Тэгэхээр энэ дээр стратегийн ордтой холбоотой энэ зохицуултан дээр бид хатуу байх ёстой. Энэ уул уурхайн салбар хөгжсөн аль ч улс тийм байгаа. Норвег тийм л байгаа, Чил тийм л байгаа. Бид ялгаатай юм хийх гээд байгаа зүйл огт биш шүү. Огт биш шүү. Энийг би бас нэгдүгээр хэлье гэж бодож байна. Хоёрдугаарт энэ үүсмэл ордтой холбоотой асуудлыг цагаанаас эхлээд энэ бол хог хаягдл гэдэг юм. Үгүй шүү. Үгүй. Энд бол яг стратеги ордтой адилхан баялаг. Оюутлогоо дээр ч энэ бий болно. Эрдэнэт дээр ч бий болно. Дээрээс нь бүрэг дөрж гişүнэ. Стратеги ордуудыг хувь хүнд өгчл юм бол ил тод болно гэдэг байгаа. Үгүй шүү. Ачтдхийн ард элбэг дөрж байгаа. Цагалбар гээд дансанд ачтдх 13 сая доллар шилжүүлсэн. Энэ асуудал дээр одоо хөдөлгөөн орж байгаа асуудлууд байгаа. Удахгүй энэ баримтаар ил болно гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ ил тод байдал юм уу? Эсвэл энийг хог гэд гаргаж аваад үүсмэл орд болгоод ингээд нэг хүн явж байгаа. Энэ ил тод байдал юм уу тэгээд? Эсвэл Эрдэнэтийн 49% сайлын үнэ шиг хөгшрөөд өгөх гэж байна гэж гад авчаад 600 тэрбум өнөөдөр 2 их 80 төгрөг болоод байгаа нь тэгээд ил тод байдал юм уу? Тэгээд элбэг дөрж одоо юу гэж хариулж яах вэ гэхээр миний үгийн алдаа байлаа гэд. Ийм том стратеги орд дээр төрийн тэргүүн хүн үгийн алдаа гаргаж болдгийм үү? Тэгэхээр ийм одоо асуудлаар дамжуулж энэ стратегийн ордыг хууль дамжуулж хулгайлдаг асуудал энэ түрээ цэглэгдэх ёстой. Энэ үндэсний баялагын сантай холбоотой энэ асуудал олон жил яригдсан. Одоо бид нар эцэслэн шийдвэрлэх ёстой шүү. Тэгээд стратегийн орд эзэмшээд луурдж авсан хэдэн компаниуд энэ тэндээс энэ хуультай холбоотой янз бүрийн ойлголтууд төрүүлэх одоо болох хэрэгтэй. Цагаанаа одоо болох хэрэгтэй. Мак компани одоо хангалттай болох хэрэгтэй. Зүгээр 34% хоримтлын сан руу шилжих энэ эрхийг өгчих. Хэрвээ энэ дээр ямар нэгэн асуудал гарах юм бол стратеги ордуудыг буцааж авах асуудал, стратеги ордыг гаргахад хэн яаж оролцсон бэ гэдэг асуудлыг авилгал дээр ярих ийм асуудал бас байж болохоор байгаа шүү. Тэгэхээр одоо хангалттай зүгээр аятайхан байцгаач. Яас их мөнгөтэй. Тэгээ одоо ингээд ярьж байгаа төлөвд нь яг хаашаа цагаанд очихлоор тийм ил тод байдалтай болчих гээд байгаа юм уу? Тийм байхгүй шүү. Тэгэл энэ чинь хүмүүсийн юу эргүүлээл баахан асуудлууд яриад тэгэл артталт нь ийм луур явдаг юмыг л таслан зогсоох гэж байгаа. Би энэ дээр огт нам ярихгүй байгаа. Би хизээч нам ярьж байгаагүй. Зүгээр би авилгал байгаа бол авилгалынхаа асуудлыг шийдъя л гэж байгаа. Тийм учраас энэ дээр парламентын гишүүд маань санал нэг байгаарай. Үндэсний баялагын сангийн хууль гээд бид нар одоо сүүлийн бараг 30 жил ярьлаа. Одоо үндсэн шийдэл дээр очих гэж байна. Энэ үүсмэл ордвол баялаг шүү. Энэ бол хог биш. Ингэж одоо ард түмний тарих угаахаа болох ёстой шүү.